Айлын рүү наны тос гэх мэт зүйл байсан. Сэмэц ханаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Зовшимшлэлтэй тавтай морил. Энэ удаагийн бичлэгээ бүгдээрээ хамтдаа хөдөө явцгаах болно. Тэгэхээр хөдөө явсан влог болно. Хөдөө байж хата юу хийсэн талаа влог маань ингээд орох гэж байна. За тэгэхээр бүгдээр хамтдаа влогоо эхлүүлцгээе. Тэгээд хаашаа явах вэ гэхэнгүүт Сэлэнгийн сайхан хөтөл явна. Тэгээд би анх удаага сайхан хөтлийг үзэж байгаа. Тэгтээ Сэлэнгөд явж үзчихсэн. Тэгээд энэ болохоор миний цүнх байна. Тэгээд барьж явах гэвэл энэ цүнхийг барьж явна. За тэгээд явагдсанаа ингээ хоёр байхтай явна.
Ой. 그 등감. 깊이. 목표는 이긴다. 자. Төрүүлээрэй. Надад тайлбарлах хэдэн зүйл байгаа учраас та нартай тайлбарлажээ. Тэгээд юу вэ гэхлээр эхнийх нь болохоор зарим одоо миний бичлэгнүүдээ жоохон хэсэг нь дуугүй явж байгаа. Тэрийг та нар маань уучлаарай. Тэр хэсэг дээр айгүй олон хүний хоолой гарцсан ч юм уу эсвэл ингээд би ингээд за хоолойг нь бүр ингээд багсгаад тэгээд дуу оруулчих гингүүд арай нэг сонь ингээд зохицохгүй дуунууд байгаадсан учраас би ч бас жоохон тэлхэрсэн байгаа. Тийм учраас зарим нь дуутай, зарим нь дуугүй орсон байгаа шүү. Тийм учраас тэрэн дээр яана миний энэ утасны дуу яачваа эвдэрсэн бахта ч юм ингээд товчлоор дарж багсгаад ихсгээд тэгээд яваад бити тэгэрээ. Миний буруу, наа чи миний алдаа. За хоёр дахь нь юу вэ гэхлээр миний зарим бичлэгүүд ингээд жоохон чанаргүй ч юм уу тийм байгаа. Зарим нь би өөрийнхөө утас болох iPhone 8 Plus-аараа, зарим нь би ихж байгаа утас болох iPhone 13-аар хийсэн байхгүй юу. Тэгээд iPhone 13-аас ингээд шилжүүлээд чатар ихээр жоохон чанаргүйтэй дэдэн штэ. Тэгээд жоохон тийм миний бас алдаа байгаа шүү. Та нарыг алдаа гэж байхгүй. Миний бичлэг бол миний л алдаа хаа заяа. Тэгээд чанаргүйгийн тэгээд өөр гоё танаас харуулчих бичлэг байхгүй байсан учраас энийг илүү чанартай болгоод оруулсан байгаа шүү. За 3 дахь. За тэгэхээр хамгийн сүүлийн тайлбарлах зүйл гэх юм бол миний одоо энэ майхандаа бичлэгнээс аргашаа ямар нэгэн дахиад майхандаа ч юм уу голын ирэг дээр байгаа ч юм уу эсвэл гол шумпсан ч юм уу ер нь юм жижиг сажиг бичлэг байхгүй. Энэ араас шууд энэхүү тайлбар бичлэг маань яваад тэгээд араас нь Сэлэнгийн аймгаас Улаанбаатар хот руу гээд машин тавьсан тийм нэг бичлэг байгаа. Тэгээд ер нь бичлэг маань дуусж байгаа. За тийм ямар ч зэндаа үргэлжлүүлээд үзцгээе.
Тэгэхээр энэ хүрээнд бичлэг маань өндөрлөх гэж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Энэ хүртэл бичлэгийг үзсэнд. Тэгээ энэ хүртэл үзсэн юм чи мэдээж лайка дараарай, мэдээж subscribe дараарай. Үргэлж намайг дэмжээрэй. Гой бичлэгнүүд орох болно. Дараагийн бичлэг мэдхгүй одоо наад бичлэгчж магадгүй. Тэгээд түлээ. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Хайртай шүү. Бүгдэнд нь тусах.